Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хүндэтгэх шалтгаантай бол нийгмийн даатгалын сангаас нөхөн төлбөр гаргуулах эрхтэй байдаг. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сар төлөөгүй бол нөхөн төлбөр өгөх хэсэг талаар маргаан байнга гардаг. Тэгвэл нийгмийн даатгалын сангаас нөхөн төлбөр гаргахгүй гэсэн үг өгүүлбэр хуулинд байхгүй гэдгийг дээд шүүх баталсан байна. Хэрвээ та сар бүр цалингаасаа тодорхой хэмжээг нийгмийн даатгалд өгдөг байхад түүнийхээ үр ашгийг хүртэхгүй үнц нэг нь мэдэхгүй бол хохиролтой санагдана. Ийм жишээ амьдралд олон байдгийн нэг нь хөгтөл хэмнэс компанид нэгтлэн бодгочоор ажилладаг онон. Шинэ ажилд орохоос өмнө 3 сарын турш ажиллаагүй даатгал төлөөгүй байна. Харин өмнө нь 10 гаруй жил даатгалд мөнгө төлсөн байдаг. Шинэ ажилд ороод сарч улаагүй өвдөж эмнэлэгт хэвцэн. Харин нийгмийн даатгал сүүлийн 3 сар мөнгө төлөөгүй учраас ононд нөхөн төлбөр өгөхгүй гэжээ. Баянгол дүүргийн нийгмийн даатгал дээр очиод ингэж авъя гэсэн чинь таавал ерөөсөө тасралтгүй 3 сар ажиллаагүй байна. Яг юу эмнэлэгт хэвтгэхээс өмнө мөн эмнэлгийнхаа хуудсыг хоцроож авсан байна. Ажлын 5 хоногийн дотор аваагүй байна гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр чинь энэ чинь ийм шалтгааны улмаас ингэж юу яах чинь наад чамд ингэж өгөх боломж байхгүй. Гингүүт нь би хуулинд нь хамгийн гол нь энийг үгүйсгэсэн журам хоёрд нь ерөөс заалтууд огт байдаг байхгүй юу? Миний намайг одоо авах хэрэггүй гэсэн заалтууд. Онон 300 гаруй мянган төгрөгийг нийгмийн даатгалаас салгаж авах гэсэндээ биш, өөртөө найдлан олон хүн амаа дагдуулж хохирч үлддгийг нэгтлэн хүний хувьд мэдэж байсан учраас шүүхэд ханджээ. Нийгмийн даатгалын учир нь олдоход багуу бэрхтээ энэ асуудлыг 2 шатны шүүх хэрэгсгүй болгож, харин улсын дээд шүүх ононгийн талд шийдвэрийг гаргасан байна. Тодорхойлбол нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 18 жилийн турш хүмүүс хохирсоор ирснийг шүүх тогтоожээ. Анхан шатны болон дав заадах шатны шүүх нийгмийн даатгалын сангаас олгох ийм хуулийн заалт тогтоомжийг актаар тогтоогдсон гэдэг чинь засгийн газрын тогтоол. Тэгээд хууль гэдэг чинь хуулийн айлн тий. Акт эрх зүйн хэмжээ тус ус буруу тайлбарлалын хэрэглэж хэмжлэгчийн хууль ёсны шаардлагын үндэслэхгүйгээр хэрэгсүү болгосон байна гэд тайлбарж байгаа. Тэнгүүтээ үүн дээрээ бас зохицуулт нийцээгүй хуулийн эдгээр зүйл заасан хэмжээнд агуулгыг алдагдуулсан шинжтэй болоо. Энэ та 3 жил, 10 жил, 20 жил нийгмийн даатгалд мөнгө төлсөн. Таныг өвдөхөд жирэмсний амралтаа авахд гэх мэт шалтгаануудад нөхөн төлбөр гаргуулахгүй байх ямар нэг шалтгааныг нийгмийн даатгалын улсын байцаагч хэлж байвал салбарынхаа хуулийг ашиглаж тайлбарлаж мэдэхгүй байгаа гэсэн үг болох нэ. Магадгүй ийм үйлдэл санаатай байхыг ч үгүйсэх аргагүй гэдгийг хэргийн үнэн мөнийг олсон онон хэлж байсан юм а.